Зураач зураг тайлбарлах их мохоо гэдэг. Тэгвэл зураг тавих гэсэн тийм. Ер нь зураг өөрөө уншигдах хэрэгтэй байдаг байхгүй. Тийм. Би энийг ингэжсэн чинь тэр хоолойгоор нэг сарвчин очроо тийшээ яваад тэр тийм юм яриад хэрэггүй байхгүй. Юм болгон сүнстэйгүүл сүнсгүй зурагнууд биш үү? Зүгээр техникийн зураг шиг зурагнууд ажиллаж байна. Зүгээр хувийг зурсан мэт адилхан л болсон болохоос биш. Цааш уншигдахгүй. Зүгээр ингээ харахад тархин дотор шал өөр юм бодогч байвал тэр сүнстэй л байна. Ямар нэгэн тэр долгион байдаг шүү дээ. Нүдэнд үзэгддэг. Тийм долгионыг бол тэр үед бол тэр зураач ямар долгионтой бүтээлтэй хандсан. Тэр нь бол бүтээлтэй шингэдэг л байхгүй. Ханг хандсан бол англи юм байна шүү дээ. Өөр ингээ хичээвэл тэр үед ямар сэтгэлтэй байсан те. Одоо сэтгэлийн хөөрөлтэй ч гэдэг юм уу. Гонигтай ч юм уу, баяртай ч юм уу тэр нь бол яг уншигддаг л шүү дээ. За энэ үсгэж өстэй аймаар юм байна уу? Би жоохон нэг ингэж ажиллаа тэгэл өсчөнд ордгүй. Харангийн логоод ураагаал тэгэл. Ковагот өмцөл тэгэл. Ингээд л. Бид нар ч юм бол нэг аимшиг тарфисны үе байхгүй. Тэрийг хайшлуулж байдаг. Тэр чинь зураачд бол нэг үеэрээ иргэдэг. Нэг өв сургалтын намраа тийм ээ тэрнтэй адилхан нэг тэр тухайн цагийнхаа илэрхийлэл болж үлдэн шүү дээ. Одоо бол орчин үеийн хүмүүс бол бидний хувьд бол мэдээлэл сайтай л болсон баг. Тэгээд дэлхий бүгдээрээ халгаа хамгаалагдсан. Бидний хувьд бол бүгдийн янгийн төгссөн тийм л шүү дээ. Тэгээд яг миний цагт бол яг зурж явах үед бол Ленинскватер тэр нэг л их зурулдаг тийм ээ. Тэгээ уулзаагүй хоёр хүний хүртэл уулзлаа зурсан томцол үйжл байдаг тийм. Энэ хэд дараа чи эн чинь 4 м зураг штэ. 81 он зурсан байна. Скватрын Магнус гэдэг юм зурчих. Баавар ярих скватер чинь бол нэг тийм гоё ватер байгаагүй юм байдаг штэ. Тэгээ нөгөө гай удаад нөгөө скватрын зурдаг нэг тэр үед чинь бид нар Ленин скватерт аягүй дургүй байдаг зурдаг л байхгүй. Гэхдээ тэгтэл мөнгө болохгүй зурна шүү дээ. Ленин скватрыг. Манай ангид бол багш нарын тийм үер буутсан ангид байсан да уг нь. Одоо хоцгод ядам сүрэн багш цаана баримлахад энэ жайсантлогоо хийсэн дорч шулам гэдэг их том баримлч манай баримлын багш. Гүрдэрчгүй Ботофорын багш гэдэг юм уран зураг одон багш хард зураг орс хоёр гэдэг тэгээ бүр тус нь бүх ангиуд нь ингээд юм тийм гаваа багшууд их нарийн бэлдсэн хөрхий. Тэгээ харин 36 хүн үлдээд ганцхан бие чатарт ордог байхгүй. Бусдын цагдаа магдаа болоод гэсэн. Төхөд мөхөд үлчээд тэгээ одоо энэ Чайны мөхөд чинь өөрөө зураач биш шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө шүлэг өчтөх тэгээд зурсан зураг байхгүй. Уг лагсэр надтай хамт энэ хөвлөн чатрын зураач байна. Тэгээ нөгөөд чинь зураг зурхгүй тэгээд шүлгээ өчтөх гээд манай анхмаар нь шүлэг өчтөх гээд нөгөө төрүүлж ирээд нэг гавсангүй амттай өнгөрөөд байхгүй. Тэгтэн муу зураг тэгдэн гэсэн байна. Энэ зурагчны асар их олон бүлгэл бий. Нэг хоорондоо нэг стилээр одоо би бүрүүчдэг дотноос мантхаа яадаг. Тийм. Нөгөө сонирхолоор.
Тэр тийм модерн юм зураад бол нэхэн тоохгүй л тэгээ одоо ч тоохгүй л байгаа. Одоо гайгүй шүү. Монголчуудын зөвхөн уран зургийн боловсрол бол нэлээд хол шүү дээ гэдэг бол. Зөвхөн гоё чимгэл гэдэг юм уу нэг тийм юмдаа бол болж байна те. Одоо нэг тийм гар урлал урчууд гэдэг те. Тэрнтэй холбоотой юм уу? Тийм. Ер нь зураач урчууд хоёр ч юм өөр л баг л та. Сайн ойлгох хэрэгтэй л байна. Юмны цаад утга. Тэгээд энэ нэг доторх нэг сэтгэл өсөх. Тэр яаж хүлээж байгаа, толгой яаж хүлээж авах бол тий. Энд чинь хүнд бол гарын ур гэдэг нэг юм бий. Гарын ур бол хүн болгон заяахгүй. Тэгсэн мөртлөө гарын ур байхгүй гэхэд айгүй гоё бичдэг усуд байдаг шүү дээ. Тий. Тэгсэн мөртлөө ямар ч гарын ургуул гэж яригддаг л байхгүй. Нүдний ур гэдэг байна. Одоо ингээ юмыг энэ хацгаа ээж тийм ээж энийн тэгшлийг өрөө энэ төр гэдэг нөгөө нүдний уртай ус учин шөмжлөхтэй гэсэн шүү дээ. Тэгээ юмыг олж харна. За тэр заавал бас зураач хүнд байх хэрэгтэй. Тэр нь ухааны урах тэр чинь бол шал өөр юм болдог байхгүй. Нөгөө картин мартин гэж явж шүү дээ. Уран зураг бод зураг тийм. Тэрнгээр юм чинь тэгтэн чинь нөгөө өсөлтөх юмнууд нь маш ихтэй шүү дээ. Зөвхөн сэдвэр хоорондоо ч юм уу тэгээ яаж хийх юм ярих юм гэдэг л явна. Тэгтээ одоо цэвэр уран зургийн ангиуд хөөсөн бол бас нэг өөр хэрэг. Тий. Тэгээ ажигуурын шавраар бариулах юмэр санагдана. Жүжиг юмэр санагдана. Тэгээд бас зураг зурмаа санагдана. Миний өсгсөн чиг бол тэгтэх уран хүн байсан. Одоо шүнгээ гэдэг бол одоо удамаараа тийм юм ойдог гарын уртаа тийм улсууд байсан. Одоо уг нь бол малын ихэмч гэсэн мөртлөө өөрөө бол зураг зурна. Одоо номын зураг одоо гүлэмч гэдэг юм уу тийм юмыг маш сайн хийдэг байсан. Одоо гүлэм хийх бол бас нэг тийм тэр үед бол их аврал байсан санагддаг. Гөлмиг бол маш сайн гэдэг байсан. Миний эжийн тал бол аюур дархан дэгмээ үйлэг гэдэг дандаа дархцуул байсан. Тэгэхээр би бол их хоёр талаас одоо гарын урт улсуудын дунд шингдэг юм да. Тийм удам юм да тийм. Нийслэлийн 4-р сургууль 4-р ус сургууль гэж байсан үлгэр жишээ. Тэнд согны хүрээлэн хажууд нь тэгээд манай хоёр ангийг туршил систем гэдэг. Тэгээ 4 жилийн програмыг 3 жилд үзсэн бид нар. Тэгээд 3 дугаар ангиас 5 дугаар анги руу шилжиж байсан. Тийм бас дэвшилттэй л тийм сургуульд баг нас өнгөрсөн. Монгол улсны тоглоом гэх юм бол Сэдвийн гол дээр л одоо хоккей тоглоно да. Тэгээ өдөр чинь өвлөн нь бол хоккей тоглоно. Зун нь бол жаргахаа ирж тоглоно. Ингэж л Сэдвийн гол дээр л хайрхан тэгж өссөн. Баахан хятад айлууд ашаа дүнзэн ашаа өрсөн нэг тийм хашаатай хятад хөхтүүдтэй чулуугаар байлна. Тиймэрхүү л байхгүй. Сүүлд нь жоохон дундаа ингэ ороход бол микрийн баахан орсууд. Тэрнээс өмнө бол би хөрийг бол энэ хэдхэн байсан л шүү дээ. Аймгийн өвшгөл юм байсан. Бүгд бараг үе мэднэ. Эренчгүүгээр эрэхтэй бүгдээр ингээл хардаг гудамжин. Тиймэрхүү л хэдхэн хүн байсан шүү дээ. Зургч байхгүй. 10 жил тогт биний ямар мэрэгчлээ болох нь тодорхой болсон байсан. Би пионерийн 50 жилээр хүүхдийн зургийн уралдаанд төрүүлсэн юм байна. Тэгээд тэрэндээ урамшаа тэгээд тэрнгээр нь болохтой намайг ер нь бүгдээр л зураач болно л гэж боддог байсан. Тэгээд би яг л тэр мэрэгчлийг сонгосон. Пилото гос юм жижиг анхны жижиг монитор шигнуулаад. Та тэгэхээр зургийн дугуйланд явдаг гэсэн юм уу? Үгүй, багшгаа голно босдог. Хүүхдүүдээ голно. Өрөөний шилт зураг тахтай яд юм чинь. Тиймэрхүү тийм бодол байдаг л байхгүй.
Тэр чинь бас их том ойгоор хөөгтүүд зарласан уралдаанд нь төрүүлчихтэй би өөрийгөө мундаг л гэж ойлгох шүү дээ. Тэгээ өөр яах юм? Тийм биз? Тийм. Энэ одоо өөр олон жил ингээд навсгаад болчих. Тийм ээ бол хүүхдийн ертөнц уламжлалт 75 онд. Энэ төрж ирсэн. Нэгдүгээр байранд. Нэг удаа жоохон сагсуу юм шиг тгсэн мөртлөө дараахан сагсуу ууж болох уу? Тийм хөл юм баг. Амжигс эхлэхгүй хөглөх үү? Тийм үү? Намайг 10 төгсөхөд хойшоо хуваарьнд орчод байхад энэ улаан уд хүч чадахгүй гэд манай ээж л тийм сэтлэхгүй дөгдөг. Жишээлбэл Хөсгөл аймгийн нэг ганцхан сумаас би 3 удаа яваа авсан. Эхнийх нь нөгөө хөгчмийн эхнэр ариун штэ. Ардын ансамблын сүнжид мөн. Тэг. Би тэр нөгөө хүүхдээ алдаад хоёрыг хүүхдээ алдаад тэгээд нөгөө тэнгис гэж юу гэдэг биш. Тэрийг алдаад. Тэгээд манайрыг Балгаар тууны сургууль дуртай өтөр явуулаад. Тэгээд төгсөж ирээ. Тэгээ ер нь тийм нэг айгүй өхөр мөхөлч ус даах хүн гэсэн. Тэгээ ер нь хэцүү. Тэрний дараагаар нь бүжигчин хүүхэнтэйс бол нарийнх мэлхүстэй гэдэг. Одоо миний хөөтэй зүг асуулттай зүг Америкт их олон жилийн өмнө гарсан 90 оны үед гарсан. Тэгээд дуучин бүжигчин хүүхнүүд бол намайг ойлгохгүй л дээ. Нөгөө мэргэжлийг ойлгохгүй. Тэгэхээр нэг охины толгой зураач охины толгой эргүүлээд тэгээ одоо 20 жил тэгээд байжлаа. Тэгээ нэг ганц охинтой байдаг. Багш нарыг магтнахтай нөгөө агуу гаваагшлөө шүү дээ. Гаваагшл бол өөрөө театрын зураач юм. Би өөрөө театрын зураач мэргэжилтэй хүн. Тийм нэг ангид дэх үед цоц үед нэг ангид өгсөн. Гаргасан. Тэр нь бол бүх аймагуудыг театруудыг мэргэжлийн зураачаар хангах хэрэгтэй. Тийм шаардлагаар театрын нэг анги гэрсэн. Тэ. Театр гэдэг бол өөрөө бүх талын одоо зуршуулгын бүх талын мэдлэгтэй байхыг шаарддаг тийм ээ. Одоо жишээлбэл этнографийн мэдлэг гэдэг юм уу, түүхийн мэдлэг гэдэг юм уу, одоо тайлбарлагчийн одоо тийм юмнуудыг их олон зүйлийг нэгтгэл л дээ. Гэхдээ би бол өөрийгөө азтай л гэж боддог. Тэгээд сургуулиуд өгсөд бол миний багштай тутгараа би ажлын авсан. Дөржлөмөш штэ театрт. Театрт бол нэлээд их хугацааг театрт өнгөрсөн би. Театрт бол одоо дуу, бүжиг гэдэг юм одоо бүх урлагийн бүх төрлүүд байдаг. Одоо жишээлбэл ингээд харахад маргааш өнөөдөр нь атсунгийн дээл хийж гэдэг юм уу, том нэмэрлэгөө аюу гэдэг юм одоо ингээд концерт гэхтэр одоо хүн болгон мэдэх бах. Тэр энэ бол этнографийн мэдлэг их шаарддаг. Тийм учраас судалгаа их хийгдчихсэн бид нар. Би бол хувьдаа л өөрийгөө одоо балет хийж л байсан, дөөрч хийж л байсан, ардын бүжгэн жүжиг хийжсэн. Зарим нь бол бүгд сайн болно гэж байхгүй. Ч олон хамт олонны бүтээл шүү дээ. Тэрэн дотор одоо харагдах юм дайсны зураг, хувцас тийм л юм байгаа. Тэгээ одоо театр гэх юм одоо борчонго балет хийж л байлаа. Шитор гэдэг өөрчн урт насантай нэлээд хийж л байсан. Одоо нарны дом гэдэг 30-40 жилийн өмнө одоо нөхөө тэр хийжсэн одоо бүжгэн жүжиг байна. Них олон одоо театрын төрлүүдийг бол баг бүгдийг хийсэн дээ. Логсон дээр бичингүүтээ төрийн сойх авч ивэл яах вэ? Тэгэд тэр нарны домог дээр гол нь миний театрын хамгийн том шоуч нь тэр шүү дээ. Нэг эртний түүхээ яасан.
Тэгээд тэрийг хийгээд сүлждгууд хэлэхдээ би тийм жижиг хийж чадахгүй гэдэг. Нөгөө бүжгэл хийдэг юм шүү дээ. Тэгээд нөгөө чи сүхийгээ хүлээгээ сүхий оюутан хойно. Тэгээд 2 жилийн дараа ирээд тэгээд за хоёулаа жижиг хийхдээ тэр нэг юм дээр дорсон нэг явж байгаа нарын дамыг хийсэн юм. Ерөн он гэхэд бол хамгийн сууд нь би нэг балет хийж үзсэн юм санагдав. Энэ чинь миний мэрэгжил байхгүй. Тэгээд манай үлгээ бүтэн нэлж байгаа тэр нөгөө 31 балет хийж. Жимдогийн одоо хамгийн сүүлийнх л баг. Ерөн он гэхэл тэр нөгөө намын нэг язгууртнуудын дөнгө ингэж их үе. Тэгээд тэр жижиг тэгээд байхгүй. Уг нь бол тэр их хөрхөн балет байсан байхгүй. Бутар чинь тэр үед их хүчтэй байсан юм аа бол. Би нэг телевизэнд нэг юм бүр нэг тодорхой хэлүүлмээр байгаа. Би тойруулаа гэж байгаа юм. Тэр чинь нь шүү дээ. Туйлсын Adidas центрийн тим юмыг тойруулах нь өгөхөс одоо нэг жоохон бацсан гэчихэд би тим тойруулах гэх юм бол аюул болох байхгүй. Энэ нэг өгний эрэм байгаа байхгүй тийм. Энд чинь тойруулах чинь нэг горомсон юм уу, том арман юм уу их түүхэн их том сэдвийг одоо тойруулаа горомсон центр гэж хэлдэг байхгүй. Зүгээр яг энэ бол нараа говь хангаа хээр гэж би өргөтгсөн их хүлгэн төлсөг. Тэгтээ тийм 3 зураг бий. Өргөтгсөн гэдэг утгаараа. Тал гэхтэр чинь нэг аргасан хуурч нэг хон хууртай байгаа бод тэ. Ууланд гэхтэр чинь нэг алтан ууланд нөгөө цастай цагаан үг. Энэ ч юм бол говийн үг л. Ер нь морин хуурч ер нь говийн ном шүү дээ. Тэ. Говийн ном гэл тоо. Ятмогш нэг ийм хууртай зураг шүү дээ. Тийм. Нэг улаан дээлтэй үг. Зүгээр тэр их гол таалагддаг гэсэн. Гэхдээ яг одоо тиймэрхүүгээр араас нь юу хажуугаас нь урдаас нь зурж болно л та. Гэхдээ надад тэр бүтээл биш шүү дээ. Шал өөр юм хийх хэрэгтэй байхгүй. Гэхдээ тэндээс бол бас сэтгэл авах хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Их сониуч байх хэрэгтэй юм шиг байна зураач хүн. Эсвэл одоо төөхсөн домог бол харин фантастик их гоё. Одоо хичээлтэй байдаг байхгүй. Зүгээр яг түүхэн хүний хөшөө юм уу зураг энэ төр бол их баримттай юмнооч их мэдээлэл боловсруулалт их шаарддаг. Домог бол толгойроо төрхөл зураг шүү дээ. Тийм учраас би бол домгийг их таашиж явдаг. Одоо жишээлбэл тэр нэг морин хуур зурагт бол морин хуур яаж эхэлсэн юм бэ? Хэн зохиосон юм бэ гэдэг. Яг хөө намжилгээд нэг хүний нэр гардаг. Тийм хүний түүхэн дүр гардаг. Гэтэл одоо жишээлбэл тэр угсаатны түүхийн талаас би их хацтай хүн Бадрагва их дотн ойр байсан. Тэгээд одоо жишээлбэл тэр их хөлгөн төлсдөр бол морин хуурын хамгийн анхны экземплярч гэж болохоор тийм хөл зураг шүү дээ. Тэг одоо морины гавлаар царыг хийгээд хавиргаар нь сэмчок хийлгэхтэр бол одоо хүний нүдэнд бол яг буугдах гэдэг байхгүй. Тэрнээс зүгээр одоо нэг уран сэлбэрч хүний сайхан хуураар гэдэг тийм зураг биш л байхгүй тийм.
Уран бүтээлч Тэнгис Болтын 1988 онд төрөвсөн Их хөлгөн туйс гэдэг бүтээл маань өөрийнх нь ярилцлагын дагуу болохоор ер нь бол урд нь бас нэлээд судалгаа хийж урд үед мөн энэ морин хуурын сэдвэр ямар уран бүтээл төрөгдөжсэнийг өөрөө судалж ирсэн юм байлээ. Тэгэхээр энэ дунд мэдээж Монгол арт түмэн бидний бүгднгийнх нь мэдэх төрийн шагналын ардын зураач Ядам Сүрэнгойн өвгөн хуурч гэж зураг зөө ёсоор багтж байгаа. Тэгэхээр өвгөн хуурч гэдэг зураг нэг бодлын мэдээж тухайн үеийн социализмын бодлогын дагуу ардын урлагийг дэмжиж түгээжсэний дагуу зөвхөн нэг ардын ерөөлчийг дүрсэлсэн юм шиг бид өнгөц харж болно л доо. Гэхдээ тэр уран бүтээл маань хамгийн гол онцлог нь бол ер нь монгол хүний ондоошлыг монгол хүн яг дэлхийн нийтэд нээлттэй хэрнээ өөрийнхөө эх оронч байдлыг хэрхэн авч явж болох вэ гэдгийг арга барилаараа харуулсан байдаг. Монголд зургийн арга барилаараа өрнийн дэг сургуультай хослуулад гэтэл Тэнгис Болт зураачийн Их хөлгөн туйс дээр болохоор мөн яг энэ ондоошлын асуудал маань яваад байгаа юм шиг санагдаад байгаа юм л та. Гэхдээ энэ чинь бол 1988 он илүү ардчил руу төгсчихсөн. Одоо бид нар мэдээж 90 цагаад агаад ертөнцийг үүсэх үзэл маань ингээд өөрчлөгдөж байгаа. Мөн нөгөө л нэг монгол хүн гэж хэн бэ гэдэг асуултыг тавьж байгаа юм л та. Зохиомжийн шийдэл яаж ийм вэ гэхээр фигүр их голлох тэр өвгөний дөрвөл нэгдүгürt их том монументал байдлаар авсан байгаа. Тэгвэл урдаа барьж байгаа хуур нь болохоор уламжлалт бус хуур. Гэхдээ зохиомжийн хувьд тэр хуур маань болохоор газар тэнгэрийг ингэж холбож байгаа дээр доороо яг зохиомжийг хоёр тийш нэг хуваагаа тавьчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг талаас тэр Их хөлгөн туйс зураачийн гол дүрийн өвгөн энэ ертөнцийг тэр чигтэнд бүрхэж байгаа юм шиг томоор тэгээд маш тийм тайван тэнд ямар нэгэн хөдөлгөөн хувьсал гэл гэхээсээ илүүтэйгээр юм илүү мөнх чанарыг харуулад тэгвэл энэ тэнгэр газар хоёрыг холбож байгаа тэр нэг юм сүнслэг холбоо энэ нь эргүүлээд Ядам Сүрэнгой өвгөн хуурчтай яаж холбогдож байна вэ гэхээр Ядам Сүрэнгойч мөн өөрийнхөө өвгөн хуурч гэдэг зурганда энэ л сүнслэг холбоог харуулах гэдээсэн. Ер нь бол нүүдэлчин арт түмэн бид нар байгальтай одоо бидний ертөнцийг үзэл маань тэр философи маань өөрөө ер нь тэнгэризм болон байгаль ихэ шүтэх ёсон байгаа. Тэгэхээр яг энэ тэнгэризмын магадгүй бид нар энэ ахуй амьдралаас илүүтэйгээ дээшээ юм тэнгэрлэг зүйлстэй өөрсдийнхөө урлагаар өөрсдийнхөө философоор тэр тэмүүллээр холбогдож болж байна гэдэг тэр санааг аль уран бүтээлд гаргаснараа одоо хоорондоо дөхөө ойрхон байж болох юм. Тэгээд ер нь Ядам Сүрэнгой өвгөн хуурчиг болохоор нүдийг нь зурхад одоо маш олон хүмүүс дахин хуулбарлаж байсан. Тэгээд нүдийг нь зурхад маш хэцүү гэж ярьдаг байхгүй юу? Ер нь бол дахин хуулбарлахдаа Тэнгис Болт зураачийн Их хөлгөн туйсын одоо яг тэр 1988 оны анхны хувилбар дээр буюу чи 4 янзаар зурагдсан зураг байгаа шүү дээ. Тэгээд анхны хувилбар дээр нь болохоор өвгөний нүд нь хаалттай байдаг. Энд бол эргүүлээд бид нар эртний грекийн түүхийг туйлч нарыг санах юм бол Гомерч гэсэн Илиад Одиссеийн туйлыг хайлахдаа сохор зүнч Гомер гэсэн нэр авсан байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл тэдний энэ зүнч хүмүүсийн энэ тэнгэрлэг сүнслэг холбоог ингэж холбож өгж байгаа хүмүүсийн гадаад нүд нь нээлттэй биш илүү нөгөө нэг антик соёлоос ахуулаад дотоод нүд нь нээгдсэн бидний энгийн энэ физик хараагаар хүртэж чадахгүй зүйлийг бид нар хүртэж байна гэсэн бас тийм утгыг бол агуулж байгаамаа. Бас өнгөнийх нь шийдэл их чухал байгаа хэл та. Мэдээж зураач хүн чинь нэг өнгөндөө баригдахгүй сэтгэл зүйн нэг өнгөндөө баригдахгүй юм чинь тий. Тэгээ яг тэр эхний 1988 оны хувилбар дээр болохоор нэг тийм алтлаг өнгө авсан байгаа байхгүй. Алтлаг өнгө чинь өөрөө тийм говийн шаргал алтлаг өөрөө дандаа тийм сакралны шинж чанартай буюу бурханлаг, тэнгэрлэг зүйлсийг одоо бурхан зурагтч тэр тийм ингэж тийм мөнхийн гэсэн орон зайг одоо зурхад тийм ашиглагддаг учраас магадгүй ийм нэг тооны алтлаг өнгө, шаргал өнгө авсан нь илүү биднэрт хүрсэн байж магадгүй. Зураач хүн, уран бүтээлч хүн мэдээж уран бүтээлийн туйрах явцдаа өөрөө их даруужж идэг. Нэг маш их нухлуулж байгаа. Энд маш их зовлон үзэж сэтгэлийн болон одоо биеийн хөдөлмөр эрхэлж байгаа тийм. Тэгэнгүүт
тэргүүд харуулж байгаа юм чинь өөрийгөө хурц тодор илэрхийлэх нь эргүүлээд тэр их хөдөлмөрөөр олсон зүйлийг олон нийтэд түгээхэд тустай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр зураач Тэнгис Болдын хувьд бол би их өөртөө ихтэйгээр өөрийнхөө зовж бүтээсэн тэр сүнслэг уран бүтээлүүдийн талаар ингэж олон нийтэд хүргэж чаддагт нь маш их бахархаж явдаг. Ер нь зураач хүн өөрөө зураг тайлбарлаа яриад авах юм бол зураад хэрэггүй. Шууд уншигдах л шүү дээ. Тэр бол Францаар харлаа, одоо Хятадаар харлаа, Оросоор харлаа гэсэн тийм харц байхгүй шүү дээ. Энэ бол зөвхөн л уншигдах шүү дээ. Нүдний урлаг шүү дээ. Тэ харагдах. Тийм учраас энийг бол зураач өөрийгөө тайлбарлах юм уу, зураг тайлбарлах гэж байна гэдэг бол би дутуу юм өгөр гүйцэж чинь л гэж ойлгоно. Тийм учраас нэг зургийг ярмааргүй гэдэг юм зураачд бол. Тэр нь бол өгдөө цөөтэй дэвшүүлэн тийм хувь заяа байх хэрэгтэй зурагт. Сорцууны хамгийн өндөр зураг их хөлгөнд байсан. 8,000 төгрөгөөр авсан. 80 хэд онд төлөө. 90 хэд онд ч вэ? 91 онд байна уу? Ажлын дараа 2,500-аар авчихсан. Тэр үуч нөгөө 750 гэдэг чинь том цалин байхгүй. Тэр үед 8,000-аар авнахт зурагчтай бол жоох юм нөгөө бас 80-аад он голцсон. Жоох мөнгө нэмэгдсэн л байхгүй. Хамгийн олон зураг зарсан гот би нэг өдөр 60 зураг зарсан. 60 улсын тэргуунд. Асан. Асигтэй. Таны ямар бүтээл вэ? Ямар бүтээл гэж байсан? Гээд яг элбэгэл гэж яахгүй чи нэг энэ нэг тэр гэрээ чинь очиод үзэх гээд нөгөө чимэглэл нэмэр болж байна гэдэг. Ийм анхаа гэрт муухай бодоггүй юм гэрт яваад би ч юм үзлэг гаргаад өгье гэсэн чинь тэгээд тэгээд шийдв ямар байх хөхт нь одоо нэг хадны сүг зураг шиг юм зурчаал Пикассо гэж өөрсдөө магтаад байна. Тэгэхээр хадны сүг зургийг будчих ихгүй юу? Нүд ам зурхгүй шүү дээ. Тэгээд нэг тийм мэйгэд өгсөн тэгээд нүдх нь айтан гайгүй харагдсан юм байна. Бид нар бол 30-40 жилийн өмнө нэгэн жилийн өмнө ингэж зурч хэлээ гэдэг. Энэ бол яг үнэндээ бол Тэнгис Болдын зураг гэсэн илүү нөгөө багийнуудын зураг байхгүй. Нөгөө театрын зураач өвлүүлэхгүй. Өнгө бол сэтгэл гэж ойлгодог хүн. Эрсэнх бол төвчээрч гэдэг юм уу? Одоо зохиомжийг бол ухаанч гэдэг юм. Одоо ингээд нэг ялгсан тийм нэг ерөнхий ойлголтууд байдаг л да. Тэгэхээр би бол сэтгэл гаргасан гэж бодож байна. Тэгээ өнгө тавьсан гэж өөрийгөө ярих гэж байгаа бол тийм ээ. Өнгө бол сэтгэл юм аа гэж. 53 улсын тэргүүнүүд ингээ гарын өсгөх зураг авчихсан зураг. Тэгэхээр ийм цуглуулгатай гэх юм бол байх уу? Чи ер нь тэргуунтай юм шүү. Тавхны ч мөнгө байхгүй. Надад бол би мөнгөний төлөө доодогч. Би 10 жил төрөвчтэй байж үзэхгүй. Тэгээ мөнгө яачдیں۔ Та? Мөнгө яачдیں۔ Үгүй яг энэ хөөхнөр нүхнөд л өгч шүү дээ. Ингээ амьдр гээл. Тэгээ нэг ансамблийн нэг их гоё байгаа юм. Жилдээ нэг 45 хоног бид нар чинь нөгөө эдгээр бариад явчихсан нөгөө найруулагч одоо хормайчрын тэр бид нар чинь нөгөө судалгаа хийгээд явдаг байхгүй 45 хоног. Тэгэхээр чи нөгөө Бадрагван тэрийг дагаал тэгэл
Нөгөө ардын язгуур хувцс нөгөө тхэн дуу гэдэг ингээ ирээ явдаг байхгүй. Тэрний гавь их биш үү? Би олон хүнд тий одоо тэр скватер мөхватер өлгий яваг газар байхгүй шүү дээ. Тэгтээ их сайхан өгчлөлтөд удаж ирсэн би. Нэг бодлын энийг эрэхтэй би их азтай хүн шүү. Би бас одоо ингээ нэг 70 хүрэх чинь тэгээ судахад. Тэр үед одоо 70 хүрэх гэж байгаа хүний энэ өгөх бол гэж дэгс нэг багш нарыг гараад. Гэсэн харин энэ нас уртсаж байгаа юм уу эсвэл гайгуул харагдаад байгаа юм да. Би бол тийм гавь гоцсон юм шүү дээ. Гавьтын хитрхи их өгсөн. Адар сүрэн өгөөгүй мөртлөө энэ жоохон хөвгтүүд өгöd байгаа. Болохгүй шүү дээ. Бидний үед бол сайн дурын уран сайханчд гэдэг байсан. Тэрний анх тугаараа наадам тэмэмд норч ирсэн. Тэгсэн одоо сайн дурын уран сайханчдаа мэрэгжлийн урлагийн шагналаар шагнаад байгаа байхгүй. Энэ хоёр зарчмын ялгаатай. Яг тэгтээ чанарын ялгаа би, зарчмын ялгаа би. Төрийн шагнал бол харин энэ бүтээлд нь гэж байгаа. Энэ бүтээлийн баяжилтанд хэрэгтэй байхгүй. Гавь төнтч бол над хамаатай юм л шүү дээ. Яг одоо нэг нийгмээс нэг жоохон өөр өнцгөөс харах гэдэг л улсуудыг зураачлагддаг юм л да. Үе гэдэг чинь хүн багшаасаа илүү үеийнхнээс их сурдаг тийм үе дотор хоорондоо бүжгэнжиж учраа олдог шүү дээ тий зураачд. Бидний үед бол их тийм их маш сайн одоо зураачд их байсан. Одоо Бадрагваг бол бүгдээрээ л бүхэр төмөл мэднэ. Бадрагваг цэнгэн жоо их ярьдаг байсан. Тэгээд хөвсгөлих би бол яг хөвсгөл гаралтай болох шавтын л хөвгөлтэй. Тэгтээ нөгөө цэнгэн жooгээд одоо ямар санаа цэнгэн жоо гэдэг юм уу тэр сац үед бол их мартагдсан материалаас бол цэнгэн жоо бол зорсон хятадын хэл дээр манчин хэл дээр хүрэгдэж яваад тийм зүг зурч чинь зураачдын 40 жил хоёрт орсон зүг байгаа шүү. Тэр нь одоо хөвсгөлийн музейд байдаг баг. Тэгээд цэнгэн жooг сүүлд энэ дээрээс захиалгаар хийсэн гэж шүү дээ. Цэнгэн жоо шүү. Ер нь цэнгэн жоо гэдэг хүний алдарсан бол монголчууд бүгд мэднэ. Тэрний одоо үндсэн үг бол төр өрөөр 2000 мөнх оршиг гэсэн тэр үг бол одоо монгол хүн болгоны сэтгэлд байдаг. Одоо хадаастай гэдэг юм да тэгж байх ёстой тийм л үг л гэж би боддог. Зүгээр цэнгэн жоог бол Монголын эх орончдын бол туг нь байсан учраас би тугтай хийсэн. Одоо Монголын эх орончдын одоо түүчээ гэдэг юм одоо тугч эх орны туг л байлаа шүү дээ. Театрын Эрдэнэтхэн бид нөгөө энэ стадионын шоу хийхгүй. Тэгээд тэрэн дээр нэг л эвгүй санагдаа. Тэгээд нөгөө дараачлан 84 онд Нэмгоо тэр хийхгүй. Тэр үчир нэг тийм театрын зурагч тэр их олон талтай л хүн байхгүй. Байх ёстой.
Тэгээд нөгөө Бурчин гэдэг нэг балетын тугийг аваачаад энэ стадионы голдон зоохгүй нөгөө бүгд эрийн тугаа байдаг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө тэрийг тавингуудаа нөгөө 82 онд бөхчүүд нөгөөх нь барьж ирсэн ишнээс нь үрж ирсэн ингэж хийсэн байгаа юм. Тэгээ нөгөөх нь нэг буурагсаар яцсан юм жүжигний туг шүү дээ. Тэгээ хойдончлол нөгөө дахиж хийгээд. Тэгээ дандаа мөнгө байхгүй. Энэ одоо далбай нь байхгүй. Тэгээ хоёрдугаар энийг уг нь тугийн тэрэгэн дээр явах шүү дээ. Одоо ингэж хараа юм. Тийм ээ. Маш хүндэтгэлтэй бол. Тэгтээ яах юм циркийн маринаас өдрөгчлээгээд. Тэгээ циркийн марин дээр яцсан. Одоо тэгээ энэ радугчгүй зүгээр л энэ нэг цагдаанууд яцсан. Энийн өмсгөлийн төртөө дутуу байхгүй юу? Одоо энэ чинь төрийн бэлтгэх дээр их том байх хэрэгтэй шүү дээ. Цагдаагийн бэлэгдлийг хийсэн хүн шүү дээ, тий. Энийн түүх бол их өөр. 600 проект ирээд Цултамгой өвтөрийн проект шүүгдэж үлдсэн. Цултамгой нөгөө сүлдний зураг хийхгүй. Одоо нэг ийм вариант байна гэдэг. Манай дарга байсан юм чинь. Тэгээ нөгөө баг хурлаар ороод Цултамгой унаад би ганцаараа их хурл руу нөгөө сүлдээ дэвэрж орох болж байгаа. Тэгээд тийм асуудал. Монголчууд тэнгэрийг бол хөрөнгө төрсөөр илэрхийлдэг байсан. Газрыг квадрат төрсөнд илэрхийлдэг байсан. Энэний улбаа бол одоо энэ бүгж хормын бүгж тэмээ хаан суух хатан суух гэдэг ингээ байж яадаг. Өнгөний хувьд хэлбэрийн хувьд бол бид гэж авлаа. Сүлд бол тэнгэр бөөнх учраас тэнгэр эцэг гэдэг юм уу. Энэ далбаа бол газар тундж явах учраас энэ дөрвөлжин дурсыг бол энэ голд нь ойлгохоор ингэж авч байгаа. Тэгээд нэгийг авалдаг гэсэн нөгөөдг чаваад цагдаа юм л болгочихсон байхгүй. Уг нь бол зураг баяр тийм байхгүй. Тэрэнд нөгөө 6-7 вариант байхгүй. Шунхар шүү. Тий. Тэгээд энэ чинь өөрөө уг нь дэлхийн хамгийн том хурд шүү дээ уг нь. Тэгээд нөгөө соён би гаргаагүй. Тэгэхээр соёнд яга гаргаагүй соён би яасан гэхээр хамгийн сүүлд нөгөө маргаан болоод ингээд шуу морь хоёр алин ч болигээд тэгээд соён дээр яг тэр энэ улсууд бас соён дургуй улсууд зөндөөд байдаг байхгүй тий. Тэгээд соёны хэн зохиосон гэхээр нөгөө зан үзчихлээ. Гэхдээ одоо бол төрийн сүлдийг салхи цаг нь болсон гэж би боддгийн. Энэ нэгдүгээр хэлбэр хийцийн хувьд муухай. Утга санааны хувьд ч гэсэн нэг ажим юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо соён баг арга тавих гэхээр энэ зан уцар ингэ тавьдаг юм шүү дээ. Үүлэн донд харагдсан гэдэг байхгүй. Тэнгэрд. Өрөөндөө дуучин очирдгоо тэгээ орохгүй гэсэн. Яахаа миний юу тэрэн намхыг гэдэг. За. Тэгээ би одоо тэрэн намх миний тунгараад. Зан уцар бол агуу зурагчаас гадна агуу нэр хүндтэй Монголын том удирдагч шүү дээ. Тэгээ утга санааны хувьд ч гэсэн тэр гүн ухааныхаа хувьд ч гэсэн тэр төвөрг австралч зураг шүү дээ. Тэгэхээр энийг одоо төрийн сүлд болгоод тавихад бол тэр чинь их том өвгцүүлэн ерөөл байна шүү дээ. Нөгөө ингээд мөргөд ирсэн. Бидний одоо зургийг бол энэ тоохгүй. Тэгэхээр соён бүсэг гэж бүр тодорхой тэр номын их том үсэг хийсэн. Одоо соёнтой байгаа нь энд стадионы хань байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр яг одоо бол нэг ялкны мочгныг дээр нэг бадч байхгүй зүгээр нэг юм нэг нар сар 3-ыг тавьчаад тэгээд ингээд энэ 40 жилийн агар болсон. Тий. Тэгээд шинээр хийснээс яг өндөр богд юм байна. Би зүгээр уран бүтээлчний хувьд бол их өндөрт өргөж байгаа утгаараа бол тэрний дээр харин соён бэрсэн зам уцар зүгээр юм шүү гэж бодогдоод нэг тийм загвар хийж байгаа. Хамтдаа нэг өшөөг нусгачихсан хэл байна. Гойлон бурхан бол зөндөө хэлдэг. Зүгээр одоо орчин үеийн баримлал гэдэг юм тэр утгаараа нэр алдар альчлалаар. Тэгээд нэг одоо чиний бүгд тайлбарлах хэрэгтэй. Одоо ойлгуулах хэрэгтэй байхгүй.
Тэгээд зүгээр зан удрыг улам бурхан хийх үү, томсгож хийх үү, зан удрыг одоогийн стандартаар баримтаар хөө гэдэг чинь өөр байхгүй. Тэгээд энэ чинь 20-30 жил эскисэн байж л үлднэндээс сайн үсэг. Тийм ээ. Нар сар гаргалгаар бол монголчуудын нөгөө эртний бэлэг. Энэ нэг номын хүн үчсвэ ном. Сургууль өгсөд талшон зан удрыг урландаа гэдэг энэ зургаар энэ бол эскисэн цагаан ногоон дээрхүүдийг хийж байгаа. Тэгээ энэний их том зураг нь байхгүй олддоггүй. Одоо хэн үссэн би хаана яасан байхгүй. Төлөв ажил. Зан удрыг зөвхөн сайн бүсэх зохиосон гэдэг утгаараа бол одоо битүү хэлэхэд философийн их олон тайлбарууд байдаг. Тэгээ өөрийнх нь өгсөн ч тайлбар би ер нь биднэрт уламжилж ирсэн тайлбартай. Одоо жишээлбэл би зүгээр энгийнээр хэлэхэд хоёрын үсгийн хоёр талд нь сайн би хоёр талд байгаа нэг ор шиттэй шиг ингээд нэг юм бэлэгдэх шиг. Тэгээд тэр нь донд бид нэр өвч болно гэдэг юм ихтэй ч юм уу бид нарын ирээдүг одоо зөвнчилсэн юм шиг тийм. Ер нь зураач том улсууд бол их зөнч байдаг л да. Тийм учраас би ер нь төрийн сүлд ч гэсэн соён байх хэрэгтэй. Ер нь байсаар ирсэн. Одоо төрийн намуу соёмтой байгаа. Жишээлбэл одоо бүх юм дээр соён гэхээр Монгол гэдэг шиг ойлгогддог шүү дээ. Гэхдээ энэ бол яг бурхан зургийн арга биш зүгээр орчин үеийн дэлхийн нийтийн нэг тийм хөшөө дурсгал хийдэг тийм стил арга манерууд байдаг. Тэрнгэрээ хийсэн дээр байх. Тэр нэг жижигхэн энэ зануудаар хэд зүгээр модель л гот зүгээр нэг Ер нь тийм байна. сэтгэл харагдахгүй шүү дээ. Энд бол зүгээр та нарын ирээдүй гоё болно гэсэн шиг билэгдэж байгаа. Би жилийн 4 үлэр дөрүүлэнд дуртай. Гэхдээ онцгойлж хэлэх юм бол одоо яг би хаврын удирлыг одоо хүн болгон хэлдэг. Гэхдээ яг хавар дагаад хаврыг л сайхан гэж боддог. Яг тэгэхээр энэ бүх юм хайлаад гэшээд одоо өнөөдөр бол тийм л байгаа гэдэг. Энэ бол миний хамгийн сайхан дуртай мөчүүд байна л гэж хэлмээр байна. Энэ хавар болж байна. Тэ. Миний яг би өөр хавар төрсөн хүн тэгээд хавартай дуртай гэдэг юм аа. Нас яваад одоо ухаан суулаа гэхэд юм зүгээр одоо томооч итгэл юм байна тийм ээ. Одоо 20 жилийн өмнө бол их тэмцэглэг өдрөнгөө байсан. Одоо бол нэлээд юмыг бодод тунгаах тэр цаг дээр ирсэн юм бол туул гэж бодож цаадаг. Зуралт бол цөөрж ил байгаа. 10 хэрэггүй юм хийсэн нэг юм хэрэгтэй юм хийчихсэн л гэж бодож шүү дээ. Зураачууд бол ер нь өөртөө л ярьдаг юм ирчлээ л тийм. Өөрөөсөө асуух асуултууд бол маш их олон байна. Тэрэндээ хариулах хэрэгтэй, өөрийнхөө тархиа авах хэрэгтэй. Хоёрдугаар тэр нэг зураачдууд бол ерөнхийдөө нэг онгод гэдэг нэг юм байдаг. Тэрнийг хүлээндэхдээ тэр чинь нэг өдөр 2-3-аар чирж болно. 2 жилд нэг удаа чирж байгаа гэдэг нэг тийм онгод гэдэг бол тийм хүчтэй мэдрэмж байдаг. Одоо зураачханд одоо юм болгоны өдөр болгон гэрэл зурагчин шиг аваад сууж болохгүй шүү дээ. Бодж тэгээд юу зурхаа бол шийдэх хэрэгтэй, хөглөгдөх хэрэгтэй. Миний хамгийн дуртай урлагт барьдаг хөгжүүлгийн сургаал бол хүний сэтгэлийг хөдөлгөж ирч одоо хөндлөн мэрийг хөшиж юундаа хийнэ л гэж хэлдэг. Энэ Равжигийн энэ үг бол бүр яг тархин татаатай байдаг. Тэгэхээр хүний сэтгэлийг яаж хөдлөх вэ? Тэгэхээр өөрөө хөдөлсөн байх шүү. Өөрөө сэтгэлийн хөдөлгөөн байхгүй нэг тийм зүгээр нэг мотон морь зураад байх юм бол хүн тэгэл мотон морь хөдлөө байна юм шүү. Тийм ээ. Тийм утгаараа хэлж байна да энэ үгийг бол. Энэ
яруу найрагч зураачдад бол ерөнхийдөө ер нь онгодоо баримжаалдаг, онгодоо хүлээдэг, онгод орох цагч юм бол зөвхөн өдөр болгон тэдэн цагт ирнэ гэсэн юм байхгүй. Гүвгэнтхэн сэтгэлийн хөдөлгөөн шүү дээ, тэ. Одоо өрөвдөх хайрлагч юм уу, сайхныг бишрэх гэдэг юм уу. Одоо их тунгаан бодох их олон юмнууд бол нэг өдөр ингээд чигчлэгдээд олон хоног ингээд харж удсан юмнууд нэг өдөр чигчлэхийг онгод гэдэг л байна. 85 оны үед нөгөө галерей үзчих горсын том. Тэгээд нөгөө Малевичийн Черный квадратыг харахгүй юу? Эхлээд очихгүй. Тэгсэн уран зураг төгслөө гэсэн зүг. Юу ч зураггүй. Зүгээр л хар. Тэгтээ одоо хамгийн үнэтэй л зурагчсан шүү дээ. Тэгээ бүр гайхгүй. Тэг юу яриад байгаа. Тэгээд нөгөө утгыг ойлгохгүй юм чинь. Тэнгүүт л квадратын тухай бодож эхэлж байгаа. Тэгэхээр энэ нэг дөрвөлж 2-3 жилийн нийлбэр үүсдэг. Энэ ингээд тэгэл явчих шүү дээ. Тэгэхээр тэгвэл уран зургийн төгсгөл бол гурвалжин байж болно гэдэг тийм ойлголт байхгүй. Тэгэхээр энэ чинь манай нөгөө хоонам арч намынхан ч ойлгохгүй шүү дээ. Энэ монголчууд ойлгохгүй шүү дээ. Би одоо нэг Монголд хийсэн юмудаа нэг зүгээр яг нэг тайлан маягийн нэг үзэсгэлэн гаргана. Гэхдээ миний зорилго бол уушаал өөр гадагшаа явмаар байна. Бүгд нь явгаа хөхтэй явуулчаад араас нь явна гэж хэлсэн. Тэгээд ингээд амьдралаа хөдөлж шүү дээ. Гурвалжин гэхдээ нөгөө монголчуудын 903 гэдэг нэг юм байна шүү дээ. Тэр чинь маш том суурьтай байхгүй. Энэний тайлбарыг өгдөг. Тэгэхээр ингээд 64-ээр ингээд хаах уу. Энд чинь 40 хэдэн жилийн өмнөх явдал шүү дээ. Тэгээ одоо ингээд функцийг яаж авах уу? Гэрэл өсвөдөр яаж ярих уу? Хараас өнцгөөс яаж ярих уу? Хөдөлгөөн яаж авах уу? Алтан гурвалжин буддаа мөн тэ. Одоо ингээд уулсхтууд бол уулсын ханхад ингээд зурх юм бол одоо нэг ингээд морь хөөхөн зурчихсан санаагүй өөр юм байхгүй юм. Жишээлбэл гурвалжин 3 өнцөг 90 градус байж болох гэхээр окторгууд болно л гэж байна. А жишээлбэл 99 хатаас байгаад нэг хатаасан дээр яхтай медитейшн мөн ном. А ийм юм одоо энэ хорооны үзэсгэлэнд гаргаад хэн ч ойлгохгүй. Энэ дотгошоо аг гэдэг юу юм. Одоо энэ бол 1 гаруй зураг байна та. Одоо нэгээр зөвхөн хийх юм байна. Тэгэхээр энэ одоо бяцлахт нь юу юм. Энэ ч бүр давтамжтай. Тэгээ 3 шашин байна. Дээр мөнгө тэнгэр байгаа. Аа Монгол хүн тэгээд явна шүү дээ. Одоо энийг эмгтэй хүн. Энэ мөн байгаа одоо тийм. Мөн л байна л да. Гэхдээ энэ үзэсгэлэнг хаач гаргаад хэрэггүй санагдсан байхгүй сүлдээ. Яагаад? Пирамидын одоо Египтийн пирамидын гадаа хээрийн үзэсгэлэн бид нар номадкууд учраас энэ майхан шиг хараа ийм. Мальбертийн байхад дандаа ийм гурвалжингууд ингээд анаанцанш ингээд хээрийн нөхцөл тавьсан байхад бол гурвалжин хэн тайлбарлсан монголчууд ингээд тайлбарладаг гэх юм бол энэ бол лаг үзэсгэлэн байна. Тийм үү? Одоо энэ тэр гурвалжин энэ хоёрын хооронд одоо яг ингээд ийм нэг хавтгын юм. Тийм ээ. Тэгээд пирамид тархиж байгаа. Тэгээд энэгээр нь хүү явна шүү дээ тий. Тэрэн дээр энэ зурнууч ингээд модернтэй зогсох юм бол тэгэх юм бол энэ ямар ч үндэсний биш юм байхгүй. Геометр гэдгийг 56 он тараа монголчууд орчуулж байгаа нь энэ ном. ертөнцийн 3 хөхтэй чинь энэ үзэл өрөхгүй болон ийм тайлбар өгд юм чи. Би бол юм яриад тэрг байхгүй. Энд бол би юм ярихгүй зүгээр зураг өөрөө ярих хэрэгтэй гэдэг шүд өвдлөгөө зогсож ирсэн дээр байхгүй. Тийм. Энэ зураг өөрөө ярих хэрэгтэй болохоос биш. Зургийг зураач нь ярина гэдэг хамгийн бүдүүл юм. Тэгвэл яах зурш. Юу гэдэг нь ойлгохгүй болохоор тайлбарлаад байгаа. Тэр ойлгох албагүй шүү дээ. Тэгэд нэг 100 хүний нэг нь л урлаг төслөх урлаг ойлгох шүү дээ. Чи бусд нь бол ойлгохгүй шүү дээ. Энэ гурвалжин бол зөвхөн мэрэгжлийн хүрээний нэр. Тэрнээс биш ийм арт түмний юм биш. Черный квадратыг үүсгэсэн л байхгүй. Тийм. Энийг юм гэж боддог болох чи энийг бол зөвхөн худалдааны юм гэж ойлгож байна. Ордон хүн хийчихсэн. Гурвалжин бол хийж байна. Ингээ уран зураг төгслөө гэдэг юм бол гоё л. Лог.
Тэгээ баримлын анги төгсөн хүүхдүүд бол би баримлч өшөөгөө хийц. Тийм шүү дээ. Тэ. Дүнгээ авцсан. Бас дургаараа дүнгээ авцсан. Авцсан. Театраар бол дүнгээ авцсан. Тийм. Бүхэл юм авцсан биз дээ. Амьсг трапезийн тэр оёл өмсөж шүү дээ. Тэр үед бол доор ингээд 40 см. Тэгэхээр нөгөө багш нар чинь нөгөөдг нь хайчилж байна. Яргалд шүү дээ. Хаач одоо тэгээ социализм үед ийм урт үстэй энэ багш хулгайн болоод явж исэн юм шүү. Гэхдээ хулгайн шүү дээ. Одоо ч хулгайн л гоо. Одоо мод болчиход байгаа юм шүү. Тэгвэл хосно. Дүүгээд байгаад шүү дээ. Бүгдийн шүү дээ. Мань мэдчиг юмнууд чинь нөгөө эвлэн гişүүнээ хийхгүй тэгээ нөгөө нам замын эсэргүүцэн тэгээ тийм улсууд чинь өсөө ургууд нь тархиасууд өмсөн тийм улсууд бол энэ их томоотой энэ тэр хичээлэнд намаа хийгээ 6 зуураад байдаг улсууд байдаг шүү дээ. Тэр чинь номын хавцлал зурж шүү дээ. Өөр юм байхгүй шүү дээ. Хүний нас центр бол хамаагүй л дээ. Хүний хүсэл бол их хол байгаа шүү дээ. Хүсгэд хэсэх гэдэг юм байна шүү дээ. 106 тэр нэг онцгой юм л шүү. Тусна бол бүгдээ зурж болж чадахгүй. Бүгдээ дипломтой. Тэгэхээр зурж чадахгүй. Зураач тэгэхээр энэ чинь бол яг хажуугийн орчин хэрэгтэй болно шүү дээ. Ямар хүнтэй, ямар газар байгаа, ямар улсад байгаа. Ямар найз нөхөд их олон зүйлийн шалтгаанаас тийм л болно л та. Юм зүгээр ил харагдж байгаа юм мэддэг, далд харагдж байгаа юм мэддэг, нууц гэдэг энэ гурван чимэртэй зураачийг хэлж болно. Тэгээ зүгээр ил бол нэг урт үстэй залуу байна. Өгөн байна ч гэдэг юм. Дотроо юу болж байгааг нь далд тэмч мэдэхгүй шүү дээ. Нууц гэхтэр бүр өөрөө ч мэдэхгүй. Тэгээ тэр нууцыгаа үзэх гэдэг онгойлгох гол оролж байгаа юм шүү дээ. Ер нь зураач гэдэг бол биднээс нуугаад өстэй ертөнцч дээ. Тэрийг л үзэх гэсэн.